Сайн уу найз минь? Дахиад л унтаж чадахгүй нойрчин сэргээд байна уу? Аль эсвэл хин нэгэнд зүрхээ алдчихад түүнийгээ бодоод унтаж чадахгүй байна уу? За тэгээд аль нь ч байсан чи минь ямар жаахан хүүхэд биш, унтаж амрах хэрэгтэй шүү. Маргааш чамайг ямар гайхалтай өдөр хүлээж байгаа бол хэн мэдэх вэ? Гэхдээ чамд сайн нойр хэрэгтэй гэж хэлсэн ч амархан унтаж чадахгүй байгааг ч ойлгож байна. Чи юу н багтаа хэр их үлгэрийн ном сонсож унтдаг байсан бэ? Би лав цөөхөн хідэн үлгэрийн ном хаяада ээжээсээ гуйж байж уншуулдаг байсан. Магадгүй би чамд үлгэрийн ном уншиж өгч болох юм. Үлгэрийн ном гэж хэлсэн ч гэсэн магадгүй чиний хизээч сонсож байгаагүй үлгэрийг уншиж өгч болох юм. За байц. Үлгэр гэхээр яг яаж эхэлдэг вүлээ? Тийм. Эртээ урдын цагт бидний мэдгүй нэгэн газар нэгэн хүү амьдран суудаг байжээ. Тэр хүү бол эгэл жирийн нэгэн хүү. Ээж автайгаа хамт амьдран. Магадгүй том болоод аавынхаа тариалангийн талбайг өвлөн авч тариа тарьж амьдрах байх. Гэхдээ тэр хүүд өөрийнхөө энэ амьдрал таалагддаггүй байж үргэлж цонхоор алсыг ширтэнгээ тэртэй хол хаа нэгтээ надад яг таарсан өөр амьдрал, өөр адал явдал байгаа гэж итгэн ямар нэг зүйлийг хүлээн суудаг байв. Магадгүй тэрхүү яг юу хүлээж байгаагаа өөрөө ч мэддэггүй байх. Өдөр бүрийг ээж аавын шахалтан дор тариалангийн талбай дээр өнгөрүүлнэ. Хийж байгаа зүйлдээ дуртай биш хэрнээ өөр арга байхгүй хэмээн өдөр бүр үргэлжилсээр л. Өдөр хоног өнгөрсөөр хүү том болж 90 цент хүрчээ. 90 цент хүрсэн хүүгээ харан аав ээж хоёр нь нэгэн шийдвэрт хүрэв. Өдөр бүр хүүгийнхаа дургүй царай гарган байхыг дахин харахыг хүсэх эцэг их хаана байх вүлээ дээ. Тэр хоёр хүүгээ өөрийнх нь хүссэн зүйлээ хийхийг хүсэж байгаагаа хэлв. Чи одоо том болж эрхэн болжээ хүү минь. Тийм ч учраас чи өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж болно. Юу ч байсан бид хоёр чамайг дэмжих болно гэжээ. Хүү үнэхээр их баярлан сэтгэлэн тогтолж юу хийж болохоо бодно тогтлон байлаа. Тэр өшин тэрээр сэтгэлэн тэндүү их гэгээлзэж цурамч хийлгүй өглөөг өгтөв. Хүү юу хийхээ шийдэж чадалгүй ямартайч аялалд гарахаар шийджээ. Очих газар нь тодорхойгүй аялал хүү үнэхээр их догдолж байв. Өмнө цонхоор харахаас нашгүй байсан тэртэй хааны газар яг түүнд зориулагдсан амьдрал түүний хүлээж байгаа гэхээс зүрхэнд түргэн цохилж байв. Адал явдал өмнө үзээгүй газар шинэ хүмүүс янз бүрийн зүйл хүүг хүлээж байлаа. Хитрхи их догдолсондоо ээж аавынхаа захиас үгийг ч сонсолгүй гарч явв. Хүүгийн адал явдал энхүү эхэлж байна. Хүү олон уулыг даван алхасаар байлаа. Алхаад л байж. Сэтгэлэн догдолж эрч хүчээр дүүрэн байлаа. Нар жаргахын өмнө нэгэн тосгонд хүрэн очив. Тосгоны эргээд хүүд найрсаг хандан аян цамын яриаг нь чих тавин сонсно. Тэрхүү тосгонд нэгэн хоноод дахин аян замдаа гарав. Үд болохын алдад голоос загас барин үдийн хоолой болгов.
дараагийн явах зүгээ шийдэн дахиад нэг тосгонд хүрэн очижээ. Энэ удаад харин тосгоны эргээд хүүг найрсгаар угтаж авсангүй. Бүгд л өөрсдийн хийх зүйлсийг хийж хүүгийн хажуугаар зөрөн өнгөрнө. Ингэсээр дахиад нэг өдөр өнгөрлөө. Дараагийн өдөр яг л хүү өмнөх өдөр шиг тосгоныг ардаа үдчихэ. Хүү алхасаар л байлаа. Тэгсэн хүүгийн өмнө том говьцол харагдав. Өмнө нь ийм газар үзээгүй хүү сонирхолтой хөтлөгдөн энэ хүү газрыг туулахар шийджээ. Хүүгийн хувьд эхэндээ говьцол үнэхээр сонирхолтой байлаа. Нүдээр харж болох бүх газар илсээр бүрхэгдсэн. Заримдаа тагчхар жижигхэн ургамал тааралдах авч бараг л илснээс өөр юу ч байхгүй. Бас юунаас илүү үнэхээр халуун байлаа. Нар дээрээс шарж илс доороос халж үнэхээр халуун байлаа. Хүү багаар өөрт байсан усаа уугаад дуусчихв. Харин тэр л үед гинэд сэрсэн мэт ус хайж эхэлхэн тэр. Гэтэл эргэн тойронд илснээс өөр юу ч байсангүй. Эцэг их хоёрынх нь хэрэгтэй үедээ хэрэглээрэ гэж өгсөн мөнгө байхч эргэн тойронд хүний бараа битгий хэл амьд амтан ч үзэгдсэнгүй. Энэ үед хөө нэгэн зүйлийг ойлгов. Амьдралд заримдаа мөнгө байгаад шийдэгдэхгүй асуудлууд тулгардаг. Аз болж нар нилээн доошилж жаргах төгсөн байжээ. Хүү алхасаар л нар жаргаж харахгүй болоход нүдэндээ ч итгэмээргүй нэгэн зүйлийг олж харав. Тийм ээ, энэ бол баян бүрд байлаа. Усны бараг харан баярлан гүйж очиж хамтлаа уусууж амран дараагийн өдөртөө бэлдэн унтахаар шийдэв. Дахин шинэ өдөр эхлэв. Хүү дахин аялдаа гарав. Хүү алхасаар л. Гэтэл нүдэнд харагдах газар өөрчлөгдөх шинжгүй байлаа. Халуунд хөлөө урд урдаад зүүн алхасаар л байлаа. Үд болоход ашгүй ногоон тал харагдаж эхэллээ. Хүү цөлийг гаталж чаджээ. Ногоон талаар баяртайгаар алхах хүү нэг зүйлийг санах нь тэр. Хүүгийн гиз үнэхээр их өсөж хонхолцож байжээ. Харах ч үгүй бидтэй. Цөлөөр алхаж байхдаа халуунаас нь болж хоолны талаар мартаж өргсөн болохоор хүү үнэхээр азтай байв. Ойрхон тосгон харагдах нь тэр. Тосгон руу яван ороход өмнө нь очсон газруудаас нэлээд ялгаатай байж гинэ. Гудамжинд гуйлга гуйх хүмүүсийг анх удаа харсан нь тэр байлаа. Хүү гудамжаар алхаж явхад өөдөөс нь хідэн хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэлээр угтан авах нь тэр. Тавтаймаар л химэн угтан мөрөн дээрх ачааг нь дамжилсан хоолны сайхан өнөр гарах байшин руу дагуулan очив. Хүүч өлсөндөө уг дуугүй даган явах нь тэр. Бүгд л маш найрсгаар хоол барин уух юмыг нь ч гэсэн бэлтэн гүйхэж. Хүүгийн хувьд урд өмнө үзээгүй найрсаг хүмүүс байлаа. Бараг л баяр наадам шиг хөөрөлдөн уух юм тулган ууцгаав. Гинэд хүүгийн толгой эргэн ойр хайван дайвалзаад байх шиг болов. Тэгсээр хүү гүн ойронд автав. Гинэн цайлган хүү хараахан өөрөөсөө өөр хүнийг мдээгүй явжээ. Нэг сэрэхэд танихгүй газар нэгэн хүний сүүдэр үзэгдэж байв. Сайн сэрээд харахад хүүгийн харсан гуйлагч нь түүнийг өөрийн оромжондоо унтуулсан байж. Хүүгийн ачаа мөнгө юу ч байхгүй байв. Хүү айж гайхах сандрах зэрэгцэн юу болсныг лавлав. Гэтэл хүүг угтсан найрсаг хүмүүс яг үнэндээ дэрэмчид байж тархан тэр. Хүүгийн уух зүйлд нойрны им хольж уулгасан байжээ.
Гудамжинд хаясан байхыг энэ хүүхэн олж гэртээ дагуулan иржээ. Хүү дахиад нэг зүйлийг сурч авч хүмүүсийг хизээч битгий гадна төрхөөрөнд өгнө. Хүүд тусалсан тэрхүү сайхан сэтгэлтэн урд нь гэр бүл, орон байр, ажил төрөл гэд бүхэл зүйлтэй байсан байжээ. Гэтэл муу хүмүүст хууртаж, ажил нь бүтлгүйдэж, эхнэр хүүхдээ халдварт өвчнөөр алдан амьдарч байсан гэрийг нь тосгоных нь өвчин гарсан хэмээн шатааж орхисон аж. Энэ бүхнийг сонссон хүү энэхүү азгүй хүнд туслахаар шийджээ. Хурд байсан зүйлсээ алдсан ч хүү ажил хийхээр шийднэ. Тосгоны хүмүүсээс асуухаар яв. Өглөөнөөс хойш хайсан ч хүүг ажилуулах газар жижиг тосгонд олдохгүй байлаа. Харахгүй болохын алдад нэгэн хүнээс ажил асуухад ургац хураах улирал болохоор хүн хүч хэрэгтэй хэмээн хэлжээ. Хүү баярлаад дараагийн өдрөөс тариалангийн талбай дээр ажиллаж эхлэв. Хар багасаа эхлэн дургүй царай гаргаж өдөр бүр хийдэг байсан зүйл нь ингэж аминд нь орох юм гэж төсөөлөөгүй явжээ. Талбай ажил түнд хийхэд асуудал байгаагүй тул хүүч урамтай хийж байв. Аминд нь орж тусалсан хүндээч гэсэн тусалж дараагийнхаа аянд гарахад бэлэн болжээ. Энэ удаад хүүгийн зарих газар тодорхой байжээ. Хүүг аян замд гарахын өмнө эцэг эхийнх нь хэлсэн үг. Тэр үедээ сэтгэл догтлоо сайн сонсоогүй мэд хэдиж яг үндэ хүү ээж аавынхаа үгийг сонссон байсан байна. Ээж аав нь ямар нэгэн зүйл болол гэртээ хараад ирдэг юм шүү хүү минь хэмээн загчээ. Тийм ч учраас хүү гэрлүүгээ харахаар шийджээ. За ингээд үлгэрээ дуусгая да. Хүүд дараа нь юу тохиолдсныг мэдхийг хүсвэл унтаж амардаа найз минь. Магадгүй чи үлгэрийн үргэлжлэлийг зүудлэх юм билүү? Сайхан амраарай найз минь. Чиний итгэл дант пандагаас 2020 оны 11 сарын 16-ны даваа гараг.